Сайн байцгаана уу үзэгчдээ. Бид дэлхийд дахин том хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаараар энэ 7 өдрийн ихээр Америк нэгдсэн улсад болсон дунд хугацааны сонгуультай холбоотой сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Улан Баярыг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ 7 өдрийн ихээр Америкийн нэгдсэн улсад завсрын сонгуул буюу дунд хугацааны сонгуул болж дүн гарлаа. Энэ сонгуулийн үр дүн ямар байв? Ер нь энэ сонгуул Америкийн нэгдсэн улсын улс төрт ер нь ямар учиртай сонгуул байдаг юм бэ? Дунд хугацааны сонгуул гэж одоо бид нар бол ярьж байна. За заримдаа бол бас завсрын сонгуульч гэж ингэж одоо ярьж байна. За яг энэ бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын төрийн эрх барих одоо энэ дээд байгууллагыг Америкийн ард түмэн одоо хэрхэн яаж сонгох вэ гэдгийг үндсэнд нь бол одоо дэлхийн нийт харуулж байна л да. За хамгийн сүүлийн дунд хугацааны сонгуул бол бид мэдж байгаа 2014 онд болсон. За тэгэхээр энэ удаагийн сонгуул дээр бол ерөнхийдөө бол хоёр сонгуулийн хооронд бол үндсэндээ одоо төлөөлөгчдийн танхимд бол ардсан нам бол олонгийн судал авлаа. Тэгэхдээ энэ дээр яг янз бүрээр бол ардсан намынхан бол өөрсдөө бол нэлээд баяр хөөртэй тэмдэглэж байна. Гэхдээ бол өөрсдийнхээ сансанд бас төдийлөн хэмжээнд төрөөгөө гэж би бодод байгаа. Яг гэвэл үнүүлэхүү олон болж бас чадсангүй. Яг зүгээр яг тэр 435 суудлаа гэдэг маань бол 218 суудлаа авах юм бол олон болно. Гэтэ бол ардсан нам бол 223 суудлаа авч. За бүгд найрамдхан бол 203 суудлаа авсан, 201 суудлаа авсан байна гэд ингээд тоонод гарч ийн л да. Нөгөө нэг тал нь бол өөрөөр хэлбэл энэ Америкийн нэгдсэн улсын конгресс бол өөрөө хоёр танхимтай. За дээд танхим буюу сенатын танхим дээр бол бүгд найрамдах нь бол өөрийнхөө байр суурийг бол хадгалж үтэлсэн. За энэ бол 51 суудлыг бол бүгд найрамдах нь бол энэ суудлаа бол хадгалж үтсэн. Ер нь бол сонгуулийн өмнө бол бас сенатын танхимд бол ардсан нам бол үндсэндээ бас 20 цул илүү авах ийм магадaltaй гэж ингэж ярьж байсан. За тэр одоо урьдчилсан тооцол бол бас тийм амжилтанд хүрсэнгүй. За эндээс бол ер нь бол энэ сонгуулийн үр дүнг бол харахад бол юу байна вэ гэхээр ерөнхийдөө бол Америкийн нийт бас сонгогчид бол Дональд Трампын бодлогыг бол бас дэмжиж байгаа юм байна гэсэн юм ерөнхийдөө харагдаад байгаа. Ерөнхийдөө бол яг энэ жилийн сонгуулийн үр дүн бол сонгуульд оролцож байгаа Америкийн иргэдийн нийт идэвх бол сүүлийн 50 жилд байгаагүй маш өндөр одоо юм үзүүлэлт гарлаа. Энийг бол одоо юугаар харуулж ийнө вэ гэхээр бол үндсэндээ нийт сонгогчдын бол 113 сая одоо сонгогчд бол санал хураалтанд оролцсон байна. За энэ сонгуул дээр бол ингээд нийт сонгуульд оролцогчд бол үндсэндээ хуваар ярих юм бол 49% гэж байгаа. Энийгээ бол энэ дунд хугацааны сонгуулаа бол энэ 50% үнэлдэг юм байна. Тэгэхээр 50% үнэлэхэд бол нийт сонгогчдын 49% нь одоо оролцсон гэдэг бол энэ маш өндөр үзүүлэлт буюу 1966 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж. Тэгэхээр энэ бол иргэдийн оролцоо бол маш их идэвхтэй оролцсон. Тэгэхээр энэ бол юуг харуулж байна вэ гэхээр ер нь бол одоо Дональд Трампын дотоод гадаад бодлого Америкийн ард иргэд сонгогчд бол ямар шүү саналаа өгөх вэ гэдэг л энийг идэвхийг л бол харууллаа л да. Тэгээ энэ дээр бол үндсэндээ бол Дональд Трамп бол өөрөө бол яг байр суурь бол илэрхийлсэн. Бид нар бол өөрийнхөө байр суурийг бол ерөнхийд нь хадгаллаа гэж. Гэхдээ энэ Америкийн нэгдсэн улсын конгрессийн сонгуул гэдэг бол Америкийн нэгдсэн улсын хууль тогтоох дээд байгууллага. За энэ бол хоёр танхимтай доод дээд танхим гэдэг. Тэгэхээр доод танхим буюу төлөөлөгчдийн танхим гэдэг маань 435 суудлын одоо 100% бол сонгуул явж байгаа. Үндсэндээ хугацаа нь бол 3 жилийн хугацаатай. За сенатын танхим бол үндсэндээ 6 жил. За 6 жилээс бол үндсэндээ 35 энэ 100 гишүүд сенатын гишүүдээс бол 35-ыг бол сонгосон. За тэгэхээр энэ дээр бол юу байна вэ гэхээр доод танхимын үүрэг орил юу юм бэ гэдэг бол их сонирхолтой. Доод танхим гэдэг нь маань бол үндсэндээ хуулийн төсөл боловсруулж үндсэндээ батлна. За энэ үндсэндээ бол хуулийн төслийг боловсруулаад дээд танхимд оруулна. Дээд танхим бол энэ хуулийн бол батлах жишээтэй. За яг манайх шиг бол улсын их хурл шиг бол байнгын бүх ороод нь бол төлөөлөгчдийн танхимтай байдаг. Энэ дээр бол нэг асуудал байсан. Юу вэ гэхээр ер нь бол одоо хэвлэл мэдээлэлч их ярьжсэн Дональд Трампыг бол хуулийн шахаанд оруулах буюу импичментийг бол үзүүлэх ийм эрх нь бол үндсэндээ дээд танхим буюу сенат гэж байгаа.
Тэгэхээр Сенат дээр бол өөрөөр хэлбэл ардсан нам бол олон болж чадаагүй учраас үндсэндээ бол Дональд Трампын дотоод гадаад бодлогын алдаатай энэ үйл хөдлөлийг бол хуулийн өмнө авчирч шүүх юм боломж бол үндсэндээ ардсан намд бол сая бол гарсангүй гэж. Тэгэхээр ямар ч байсан бол төлөөлөгчдийн танхимдаа бол ардсан нам бол олон холлоо. За энэ нь бол яг юу харуулж ийн үгээр Дональд Трамп болоод бүгд найрамдах намын талаасаа бол хуулийн батлахын дээр бол үндсэндээ бол одоо бүрэн эрхээ бол үндсэндээ халдж яана л гэж харагдаж байгаа юм л та. Хууль батлах дээр л арчилсан нам илүү давуу байр суурьтай болсноос биш шийдвэр гаргалт гол юмн дээрээ бол бүгд найрамдах нам байр суурь хадгалчлаа гэж байр суурь хадгалж байна гэж хэлж болно. За тэгэхээр Трамп ерөнхийлөгчийн одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дотоод бодлогоос бас энэ сонгуулийн үр дүн нөлөөлсөн байх гэж ингэж улс төрийн шинжээчд бол харж байна лээ. Тэгэхээр дотоод бодлогоос нь яриа хоёул. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол за сая өнгөрсөн 9 сард бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 73 дугаар чуулган дээр бол үг хэлсэн. За энэ үг хэлэх энэ чинь бол гол агуулга нь бол ерөнхийдөө өөрийнхөө энэ засаглалын жил хагасын хугацааны бүх тайлангаа бол тавьсан гэж одоо ингэж хэвлэл мэдээлэл яг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ илтгэл дээрээ бол өөрөө бол хэлсэн байж байгаа. Бид бол энэ жил хагасын дотор бол Америкийн нэгдсэн улс 4 сая ажлын байрыг болгосон. Бид алдаатай байсан гадаад бодлого, дотоод бодлогын алдаатай энэ бодлогуудыг бол бид нар засаж залрууллаа. Ялангуяа одоо энэ Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг бид шийдлээ. Ираны асуудлаар явуулж байсан бодлогын алдаатай асуудлыг бид шийдлээ. Аз нөхөндлөн асуудлаар бид нар ялангуяа Хятад явуулж байгаа бодлогын асуудал дээр бид нар бол маш их хатуу байр суурь өөрийнхөө үндэсний эрх шгийг бол бид илэрхийллээ. Тэгээ энэ хөрхүү бодлогууд энтрүүд нь бол өөрийнхөө тайлан тавьсан. За энэ нь бол ерөнхийдөө бол бас сонгогчдод бол бас тийм нэлийн эерэг хандлагыг үл төрүүлсэн байхыг бол огт үүсгэж болохгүй. Хоёрдугаарт бол юу байна вэ гэхээр ерөнхийдөө бол энэ ажлын байрыг бий болгосон явдал бол манай хүн бол ерөнхийдөө бол маш их одоо таалагдж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ бол жилийн өмнөх Дональд Трампыг бол популист бодлого явуулж ирсэн. Ерөнхийдөө бол энэ бол алдаатай байсан гэдэг энэ бодлогыг бол ерөнхийд нь бол бас эргэж харж энэ бол бас яг популист одоо бодлого бол бас биш юм байна. Энэ бол яг одоо Америкийн ард иргэдэд бодж байгаа бодлогууд бол яг иргэдэд бол хүрч байна гэсэн иймэрхүү дүгнэлтүүд бол үндсэндээ ялангуяа гол хэвлүүдээр бол бас энүүдийн бол тэмдэглэж байна л да. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ялангуяа бол Дональд Трамп бол тухайлах юм бол чөлөөт худалдааны хэлэлцээрээс бол татгалзах ялангуяа хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж одоо бидний сайн мэддэг нафта дээр бол сая бол ингээд маш одоо үр дүнтэй хэлэлцээр байгуулсан. Энэ бол Америкт бол маш олон ажлын байрыг одоо бий болох юм боломжийг нээлээ. За мөн одоо өмнөд Солонгостой одоо чөлөөт худалдааны хэлэлцээрийг бол сая нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 73 дугаар чуулганы үеэр бол шинжилэн байгуулсан. За энэ хэлэлцээр бол Америкийн нэгдсэн улсад бол одоо доотлол нь бол 500 мянган одоо ажлын байрыг одоо бий болох юм боломж гарлаа гэж ингээл өөрөө ярьж байна л да. Тэгээ энэ нь бол яхахгүй одоо үнэхээр яг тийм бай. Тэгэхээр энэ нь бол өөрөөр хэлбэл Америкийн ард түмэн бол бас жилийн өмнөх одоо үйл явцаас бол өөрөөр хэлбэл юу болж байна тийм. Дональд Трампыг бол арай өөр өнцгөөс харж байна гэж. Тэгэхээр энэ дээр бол нэг юмнууд байгаа юм та. Ер нь бол энэ Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсноор бол дэлхийн нийтийн хэмжээнд бидний нэг уламжлалт одоо нэг ойлголтыг бол ерөнхийдөө жоохон эвдэж ийн гэдэг. Тэгэхээр энийг бол бид нар бол нөгөө хуучин стереотиптэйгээ зууралдаад нөгөө бодлогыг нь жоохон хүлээж авахгүй байж магадгүй юм шиг. Гэтэл бол энэ бол яг нөгөө өөрийнх нь одоо өнцгөөс харах юм бол яг Америк нэгдүгээр номерч гэдэг юм уу энэ үүднээс бол зүгээр яг Америкийн ард иргэдийн хувьд бол тусч байгаа юмнууд нь бол арай одоо илүү байна л да. Тийм учраас бол энэ дээр бол бид нар бол бас шүүмжлэлтэй болоод эерэг зүйлүүдийг бас тэмдэглэж ёстой юм шиг байна гэж ингэж л хэлэх гээд байгаа юм л да. Гэхдээ ер нь Трампыг ихэнх үедээ хийж исэн мэдэгдэл шийдвэрүүдээс харахад олон улс бол яг учир мэддэг судлаачид тийм ээ улс орнуудын хувьд бол их гүрний бодлого бол тэгж гинт өөрчлөгддөг зүйл биш. Явдаг бодлого явдгаараа явна. Гарч ирсэн ерөнхийлөгчийн хувьд бол зарим зүйл дээр бас өөрийн талд илүү оноо авахын тулд гинтийн одоо шийдвэрүүдийг зарладаг. Энэ бол одоо байдгал ер нь бодлого явж байна.
уламжлалт бодлого бол хэвээрээ байна гэдэг ийм байр суурийг илэрхийлж байсан. Тэр нь ч энэ сонгуулиар бас харагдчих шиг боллоо тийм ээ. Тэгэхээр Трампын одоо өнгөрсөн 2 жилд явуулсан Орос хятадын чиглэлд явуулсан гадаад бодлогын талаар та ярьж өгөөч. Тэгэхээр яг хуу ер нь бол энэ гадаад бодлого ерөнхийлөгч энтер бол хувь хүний өөрийнх нь behaviorism гэж бол маш их чухал нөлөөтэй л дөө. Тэр хүний өөрийнх нь одоо зан характер ямар шүү соёл боловсрал эзэмсэн энтрүүд бол ер нь бол энэ төрийн гадаад бодлогонд заавал нөлөөлж идэг. За энэ энтрүүд нь бол өөрт нь бол нэлээд одоо Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогыг урд өмнөөс бол арай жоохон өөрөөр харагдаж байна. Ялангуяа бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдээр бол одоо анхуулаа ийм үйл хөдлөх хөрөнгийн одоо тэр бомтон ийм магнат бол гарч ирлээ гэж. Тэгэхээр эндээсээ бол манай хүн бол юу ярьж гэнэ вөхлөөр аль бай асуудлыг бол бас мөнгөний хэмжүүрээр ер нь ашигтай юу гүй юу хийдэг өгөх юм бэ. Тэгэхээр ерөнхийдөө эндээс бол юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улс бол ерөнхийдөө энэ бус орнуудыг бол ингээд тижээдэг. Одоо ивэлд авч идэг. Одоо бид нар бол тийм буйны байгууллага биш ээ. Одоо бол бид нар бол ижилхэн төлбөрөө төлөх ёстой. Тухайлх юм бол НАТО ч гэдэг юм уу Европын холбоо дээр яг ижилхэн байр суурь. НАТО бол өөрөөр хэлбэл одоо Умард Атлантын цэргийн эвсэл бол яагаад Америкийн нэгдсэн улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхөө 2-оос илүү хувийг батлан хамгаалах зардалд гаргаж байхад та нөхд бол яагаад ингэ тохирсондоо хүрэхгүй байна. Та нар бол 2 хүртэлгүй гаргаж чадахгүй байна. Ихэнхдээ бол ер нь Англи, Герман хоёрыг ис тооцох юм бол бүгдөө бол ер нь Люксембургийн тэрэг тооцохгүй бол эдгээр чинь бол нэг 2 хувьтай бол хүрэхгүй байна. Зардал нь бол хүрэхгүй байна. Гэх мэтлэнгээр тэгээд өөрөөр хэлбэл Япон өмнө солонгос тэрийг бол бид нар танарт маш их одоо мөнгө хаясан. Та нар яагаад одоо төлбөрөө төлөхгүй. Бид нар одоо аюулгүй байдлыг хангаад идэг. Гэтэл бол бид нар бол дандаа алдагдaltaй байна ч гэдэг юм. Тэгэхээр энэ үүднээсээ ярих юм бол энэ бол бас нэг зөв юм шигтэй бид нар чинь аль улсын өөрийнхөө үндэсний эрх шгийг л одоо ярина гэж. Тэгэхээр яг урд нь бол Америкийн нэгдсэн улс бол энэ холбоотны харилцаа гэдэг дээр бол нэлээд их ач холбогдол өгчөөсөн нэгдсэн үндэсний байгууллага дээр ч ач холбогдол өгчөөсөн олон улсын байгууллага дээр бол маш их одоо мөнгө төгрөг хайжсэн. Одоо хамгийн энгийн жишээ гэхэд бол яг одоо Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө бол уур амьсгалын өөрчлөлийн дараах Парисын хилцээр батлагдсан. За энэ дөр Америкийн нэгдсэн улс орсон. Яг энэний хамгийн сүүлд бол жишээлх юм бол Барак Обама бол дулаарлын эсрэг санд бол $500 сая бол хийсэн. За Дональд Трамп бол гарч ирээд бол бид нар бол одоо энэ санд бол мөнгө өгөхгүй. Яагаад гэвэл энэ дэлхийн дулаарлал гэдэг чинь ерөнхийдөө энэ бас тодорхой хүмүүсүүдийн зохион байгуулсан юм одоо хүн ард иргэдэг бол жоохон толгойг нэрхүүлсэн юм зүйлээ. Энэ бол арай өөр үйл явц юм аа. Эннээс болоод Америкийн энэ одоо дэлхийн дулаарлалтай холбоотойгоор бид нар бол маш олон ажлын байраа бол алдсан. Гэтэл Америкийн ард иргэд бол хохирж байна. Тэгээ эндээсээ үндэслээд бол сая энэ гэрээнээс гараад тухайлх юм бол одоо газрын тос, байгалийн хий, нүүрсний салбаруудаа бол маш идэвхжүүлээд энэ дээр бол ихтэл одоо доороо ажиллахад бол 1 сая ажлын байр бий боллоо гэдэг юм. Иймэрхүү байр суурьуд нь бол ингээл гарч ирж байгаа. За энэтэй холбоотойгоор бол яа харахгүй одоо өөр асуулаа Америкийн нэгдсэн улсын гадаад дотоод бодлого гэж байгаа. Ялангуяа бол Оросын холбооны улстай харьцах бодлогод байж байна. Тэгэхээр хамгийн одоо ноцтой яригддаг зүйл бол 2016 оны ерөнхийлөгчийн сонгуул дээр Оросын холбооны улс ерөнхийлөгчийн сонгуул дээр бол хөндлөнгөөс оролцсон гэдэг. Энэ асуудал бол өнөөдрийг хүртэл үргэлжсээр байгаад ялангуяа бол сая одоо ингээд дунд шатны одоо энэ дунд хугацааны сонгуулийн дараа яг одоо маргааш нь бол жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны сайд бол Jeff Sessions-ийг бол жишээ нь албан тушаалаас нь бол өөрчлөлт одоо энэ дээр бол одоо Америкийн нэгдсэн улсын прокурор гэж ярьдаг. Энэ хоёр албан тушаал бол Америкийн нэгдсэн улс төр бол хамт яваад байдаг юм байна. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл юу вэ гэхээр Jeff Sessions бол өөрөөр хэлбэл энэ 16 оны сонгуульд Оросын холбооны улс хөндлөнгөөс оролцсонгүй юу гэдэг чинь бол өөрөөр хэлбэл одоо холбооны мөрдөх төвчөөнийг дарга байсан хуучин одоо дарга байсан Миллерийг бол өөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарсан. За энэ үйл ажиллагаа бол одоо хүртэл үргэлжлээ явж байгаа. Тэгээ энүүн дээр бол өөрөөр хэлбэл сешн бол ерөөсөө одоо хөдлөөгүй гэж. Тэгээ иймэрхүү янз бүрийн шүүмжлүүд гарч ин л да. Тэгэхээр ялангуяа бол бас Оросын холбооны улс төр бол одоо Кремийн хогийн асуудал төр бол Америкийн нэгдсэн улс бол маш хатуу байр суурьтай байна. Сирийн 20 арга хэмжээ бол үргэлжилж байна. Сая яхад нэмэлт 20 арга хэмжээ авахар сангийн хамтхан ингээл тохиролцож байна. За Дональд Трамп бол яг хөө зүгээр одоо Путинтэй сая бол ингээд үндсэндээ
Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй бол дээд хэмжээнд одоо энэ дэлхийн 1-р дайн дуусны 100 жилийн хойд зориулсан энэ арга хэмжээний хүрээнд бол Парист уулзахар байсан. Тэгээ энэ уулзалт бол үндсэндээ одоо эх орын дээд хэмжээний уулзалт руу хойшлуулж ах шиг байна л да. Тэгэхээр энэ төр нь бол өөрөөр хэлбэл бас нэг Оросуудтай харилцаа дээр бол зарим нэгэн байдлаар бол нэлээ хатуу. Нөгөөх нь бол ер нь бол Дональд Трамп бол Оросуудад бол маш их одоо талтай бодлого явуулж ийн гэдэг хэвлэл мэдээлэл маш том шүүмжүүд байна. Тэрнээс бол биш үү те. Тэрнээс бол их хамааралгүй юм аа. Оростой бол би одоо хамааралгүй гэдэг юм аа бас нэлийн хичээгээд байгаа юм шиг. Одоо иймэрхүү дүгнэлтүүд бол гарч ирж байгаа юм л да. Тийм учраас бол бас энийг харуулах гэдэг байгаа ч юм уу. Ялангуяа бол одоо Дональд Трампыг гол шүүмжилдэг CNN юм уу, Washington Post, New York Times бол яг энийг л яаж байгаа юм да. Тэгэхээр өөрөө бол яг одоо 2016 оны сонгуулийн гол үр дүн бол үнэхээр Оросуудын ялах байсан тэр одоо саналыг бол одоо Дональд Трамп бол эвдсэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү өөрийгөө одоо нэлээд цайруулах гэсэн ч гэдэг юм уу нэг тиймэрхүү янз бүрийн тайлбарыг бол их гаргаж ирж байна л да. Би бол Оросоос хамаардаггүйгээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэдэг л маш олон дараа харуулах гэж ингэж чармааж байгаа юмнууд бол харагдаж байгаа. За нөгөө нэг зүйл бол одоо яа харахгүй бол Америкийн нэгдсэн улс бүгд найрамд Хятад улсын хоорондын худалдааны дайн гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яа харахгүй одоо Америкийн нэгдсэн улс одоо 2017 оны гадаад худалдааны нийт одоо дүнг бол дэлхийн худалдааны байгууллага Америкийн нэгдсэн улсын одоо вебсайтаар бол гарч ийн л да. Тэгэхээр гадаад худалдаа бол өнгөрсөн онд 2 орны худалдаан дээр бол Америкийн нэгдсэн улс бол 485 миллиард долларын одоо алдагдал гарсан. За энэ бол яа харахгүй асуудал бол юун дээр байсан бэ гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс Хятад хоёрын хооронд тарифын одоо тэнцвэргүй байдал байсан гэж. Одоо хамгийн нэг жишээ хэлэхэд бол 2000 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон бол Хятад бол одоо First Favored Nations буюу үндэсний нийт халамжтай нөхцөлийг бол Хятадын улсад бол олгосон. Энэ бол өөрөөр хэлбэл Хятадаас орж иж байгаа барааг бол Америкийн нэгдсэн улсад бол хөнгөлөлтөд тарифаар үзүүлнэ гэж. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл нөлөөлсөн хөнгөж. Тэгэхээр энэ тарифын асуудлыг бид нар бол өөрчлөх гэж байгаа мал гэж одоо Дональд Трампын гол одоо энэ худалдааны дайн гэдэг нь бол энэ л. Тэгэхээр энэ дайн гэдэг чинь гол асуудал нь юу вэ гэхээр уг нь бол энийг бол зүгээр Америкийн нэгдсэн улс дангаараа ингээл тарифаа бол өнөөдөр шийдвэр гаргаад маргааш нь тарифаа өсгөж идэг юм байхгүй. Энэ бол уг нь бол олон талт хилцээрээр ширээн хард сууж явах хэрэгтэй л доо. Тэгээ энийг бол яг зүгээр Дональд Трамп бол энийг бол одоо дураараа хэрэгжүүлж байна. Урд өмнө бариад байна гэдэг байна. Нэг талыгаа бариад байна. Энийн чинь бол хоёр тал бол ширээний хард суугаад хичнээн бараа бүтээгдэхүүн байна. Энүүн дээр аль хэмжээний татварыг бууруулах уу өсгөх үү гэдэг юм аа хоёр тал зохицох хэрэгтэй байтал нөгөө талынхаа саналыг харилцахгүйгээр нэг талын одоо бодлоор бол энэ тарифаа бол өсгөж байгаа нь бол энэ асуудал бол гараад байна гэсэн ийм юм дэрж байгаа. Гэхдээ бол сая ингээл одоо эхний 9 сарын байдлаар ихэд бол хэдийгээр тарифын өсөлт ч гэсэн бол Америк Хятад улс бол бас гадаад худалдааны хувьд бол Америкийн нэгдсэн улстай хийсэн худалдаан дээр бол бас ашигтал гарсан билээ л дээ. Тийм учраас бол яг зүгээр ер нь бол энэ тарифын асуудлыг бол бид нар бол ер нь хатуу байр суурь баримтлах гэсэн ийм юмнууд ирж байна. Тэгэхээр одоо 11 сарын 17 18-нд бол эх хорийн дээд хэмжээний уулзалт бол Аргентинээс Буэнос Айрест болно. Тэгээ энэ уулзалтаар бол Дональд Трамп одоо Си Жинпингтэй бол уулзаж энэ асуудлыг ярина гэж байгаа юм да. Тэгэхээр энэ дээр ямар асуудлыг шийдэх вэ? Ер нь бол худалдааны асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал бол одоо нэлээд хүлээлт бол харагдаж байна л да. Трампын энэ Оростой ч Хятадтай ч хийгээд байгаа харилцааны нөхцөл байдал бол ард иргэдийн хувьд яг амжиргаанд нь эргээд бас эргээр нөлөөлж гин гэдэг зүйл бол энэ сонгуулийн үр дүнгээс харагдлаа гэж одоо ажиглагчид бол тэмдэглээд байна тийм ээ. За Трампын Аз номхон далайн чиглэлд ялангуяа Трамп гарч ирснээс хойш Америкийн нэгдсэн улсын Азад чиглэсэн бодлогын нэр томьёог бол өөрчилсөн тийм ээ. Өмнө нь Аз номхон далай гэж байсан бол одоо бол Индо номхон далай гэж. За энэ юу н ямар учиртай бодлого байна? Хоёрдугаарт Солонгосын хойгийн нөхцөл байдалд баримталж байгаа Трампын энэ бодлого бас ард иргэдэд нь ер нь таалагдж байна уу? Олон улсын харилцаанд бас ямар өөрчлөлт шинжилтүүдийг авчирч байна? За тэгэхээр яа харахгүй одоо бидний анхаарлын төвд байгаа дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол Дональд Трампын Аз номхон далайн бодлого гэж байна. За яа харахгүй одоо Дональд Трамп бол ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирсний дараа бол Аз номхон далайн энэ нэр томьёог бол энтхэг номхон далай гэдэг энэ нэр томьёогоор
бол өөрчлөлөө л дөө. Ер нь яг зүгээр Америкийн одоо маш олон судлаачид бол энтхэн номдлаа гэдгийг бол байнга л урд нь бичижсэн л да. Дональд Трамп бол энийг бол ерөнхийдөө бол аль биесний болголоо л доо. Тэгэхээр энэ бол юу вэ нөхлөөр ерөөсөө Аз номдлаа гэдэг дээр бол Хятадын одоо эзэлж байгаа байр суурь, өсөн нэмэрч байгаа энэ байр суурийг бууруулахын тулд ялангуяа эндхийн улсын одоо гол ач холбогдлыг өсгөхийн тулд бол энэ нэр томьёо гаргаж ирсэн гэж ингэж тэмдэглэж байгаа юм л да. За энтгэг бол яа харахгүй бол Америкийн нэгдсэн улсын Азийн хамгийн одоо ойрын холбоотноос гадна хамгийн ардчилсан ийм ус гэж одоо энтгэг бол Америкийн нэгдсэн улс үзэж байгаа юм л да. Миллиард 300 сая хүн амтай энэ улсын 800 сая хүн нь олон намын системээр сонгуул явуулдаг. Энэ бол одоо үнэхээр гайхалтай ардчлалын одоо үлгэр дуул гэдэг юм байна гэж Америкийн нэгдсэн улс энтхийг ярьж байгаа юм. Тийм учраас бол энтхийн одоо байр суурь, энтхийн далайн энэ үйл явцыг бол үндсэндээ энэ Аз номхондлаараа бол одоо ярих ёстой маа гэдэг ийм л зүйлээр бол энэ нэр томьёог бол ингэж гаргаж ирсэн юм байна гэж. Одоо ингэсэн иймэрхүү ойлголт төрж байгаа. Тэгээ нөгөө талаар бол ерөнхийдөө бол Хятад улс бол ерөнхийдөө эдийн засаг өсрөнгөө хөгжиж байгаа. Энэ бол нөлөөгөө энэ өргөжүүлж байгаа. Ийм учраас бол ер нь бол энэ одоо Хятадын тэ бол энэ балансыг барих дахин тэнцвэржүүлэх гэдэг энэ бодлого бол яг ингээд үргэлжилж байна л да. Тийм учраас бол ялангуяа бол одоо Өмнөд Хятадын тэнгисийн асуудал дээр бол Америкийн нэгдсэн улс бол асуудал бол Хятадтай бас нэлээд сөрөгдөх энэ байр суурь бол үргэлжилж л байна. За энийг бол дахиад энэ одоо Буэнос Айрес тулах дэд хэмжээний уулзалт дээр энэ асуудлыг ярих байх. Тэгээд өөрөө бол одоо яхахгүй асууж байна. Энэ бол зүүн хойд Аз ялангуяа Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал дээр Америкийн нэгдсэн улсын байр суурь. Тэгэхээр үндсэндээ бид нар бол бүгд мэдж байгаа. Жилийн өмнө бол хойд Солонгос Америкийн нэгдсэн улсын хооронд бол ерөнхийдөө бараг цөмийн дайн гарахын ирмэг дээр л одоо байсан гэж. За энэ бол үндсэндээ бол одоо оронгороо өөрчлөгдсөн. За энэ дээр бол хойд Солонгосын удирдагч част бол нэлээд хүчин чармайлт гарлаа. Тэгээ энүүн дээр бол энэ хоёр талын дээд хэмжээний уулзалт анх удаа одоо өнгөрсөн 6 сарын 12-нд бол Сингапурт бол дээд хэмжээний уулзалт болсон. За энэ бол ер нь Солонгосын удирдагч, Америкийн нэгдсэн улсын удирдагчийн хооронд болсон сүүлийн одоо энэ 70 жилийн түүхэнд болсон одоо маш том үйл явдал болсон. За энэ бол ерөнхийдөө Солонгосын хойгийн аюулгүй байдал Америкийн нэгдсэн улсад үзүүлж байсан цөмийн даралт одоо занал хийлийг бол маш одоо эрчимтэй бууруулсан. За энийг бол бас сайн тийш нэргүүдэхэд бол Дональд Трамп бол ямар ч байсан бол тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол Америкийн ард том бол мэдж байна. За энэ ч гэсэн ямар ч байсан саяын дунд хугацааны сонгуул дээр бол бас нөлөөлсөн гэдгийг бол одоо бид ямар ч байсан үгс гарах байхгүй болчлоо. За ингээд одоо сая бол ингээ ойрхон бас уулзалтууд одоо болох байж байгаад яг уу сая энэ 7 хоногт бол ингээд Өмнөд Солонгос Америкийн нэгдсэн улс хоёр бол цэргийн хээрийн сургууль бол дахин эхлүүллээ л дээ. Энэ энтрүүд нь бол ялангуяа Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны дэрэгдэх үндэсний нэгдлийн одоо фронтын дарга буюу намын одоо орлогч дарга Ким Чен Ил бол уулзах байсан. Энэ уулзалт бол бас тодорхой шалтгаанаар бол хойшлогдож байна. Гэхдээ ерөнхийдөө бол Дональд Трамп бол мөн сая бол энэ сонгуулийн дараа хэвлэлийн бах хурал дээр хэлсэн. Бид бол ерөнхийдөө бол харилцаа бол үйл ажиллагаа бол үргэлжилж байна. Бид нар бол он гараад бол удахгүй уулзахын бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа гэж байна. Тэгээ энэ бол ерөнхийдөө бол бас Солонгосын хойгийн аюулгүй байдлыг зөвшөөрүүлэхэд бол Дональд Трамп бол ямар ч байсан бол зөх хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол Америкийн одоо нийт сонгогчд бол энэ дээр бол бас өөрхийн байр суурийг саяын сонгуулиар бол илэрхийлсэн байхаа гэж ингэж харж байгаа. Та судлаач хүний хувьд Америкийн нэгдсэн улсын өмнөх удирдлагууд ерөнхийлөгч нараас Трампын одоо өөрийнх нь гадаад бодлогын тал дээр байр суурь энд баримталж байгаа одоо суур бодлого нь хэр өөр байна. Өөрийнх нь зан характерыг бас ямар гэж одоо тодорхойлж болох вэ? За ерөнхийдөө бол өмнөх ерөнхийлөгчдээс бол үнэхээр өөр бодлого баримталж байгаа. За энэ бол ялангуяа бол холбоотны харилцаа, Хятадтай харилцаж байгаа харилцаа, Оросын холбоонуудын харилцаж байгаа харилцаа ч гэдэг юм те. Энүүн дээр бол тэгээ олон улсын байгууллага дэлхийн глобал энэ бодлоготой бол Америкийн нэгдсэн улс ямар шүү байр суурь баримтжна гэдгээр бол үнэхээр шал өөр одоо бодлого гарч ирж байгаа. Тийм учраас бол үндсэндээ бол өөрөөр хэлбэл нэгэн тогтсон дэлхийн шин тэгжүүр бол үндсэндээ эвдэгдлээ. Тэгэхээр өнөөдөр бол холбоотнууд тэр Оросын холбооны улс тэр Америкийн нэгдсэн улс бол энэ өөрчлөлтөнд бол дасан зохицох шаардлагатай гэсэн ийм юмнууд бол одоо хэвлэл мэдлэлээр
бичиж чинь л да. Бид нар бол энэ дээр одоо дасан зохицосоор замгүй боллоо гэж. Тэгэхээр энэ дээр бол юу вэ нөхлөөр бид нар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, чөлөөт худалдааны бодлогын асуудал, аюулгүй байдлын бодлогын асуудал тухайлах юм бол одоо Америкийн нэгдсэн улс бол Ираны талаар баримталж байгаа байр суурь гэдэг бол энэ бол одоо маш том асуудал болж ирж байна. Ялангуяа энэ дэлхийн зах зээл дээрх нефтийн одоо газрын төсний үнэн дээр бол энэ ямар нэгэн байдлаар нөлөөлж байна. Тэгтээ бол сая яг хуу Америкийн нэгдсэн улс бол 8 улсыг бол жишээлх юм бол Иранаас бол нефт авахын бол тодорхой хугацаанд бол зөвшөөрлөө. Гэхдээ энэ бол 8 орн бол үе шаттайгаар бол импорт бол багасгах ёстой, бууруулаад тэг болох ёстой гэж. Тэгэхээр энэ асуудал бол жишээлх юм бол Америкийн нэгдсэн улс бас энэ бодлого хийж байна. Тэгээ энүүн дээр бол нөгөө улс орнууд бол одоо бодлого зохицуулах гал маш их хөдөлгөөнд орж ийн л да. Тэгээд өөрөөр хэлбэл Ираны асуудлаар хуучин Барак Обамагийн P5 дээр нэмэх нэг гэдэг энэ 6 талт хэлцээр эсвэл Америкийн нэгдсэн улс гараад сая одоо ингээд сонгуулийн дунд шатны сонгуул яг өмнөхөн буюу энэ 7 оны 1-р өдөр 11 сарын 5-нд бол 2 дахь шатны одоо хориг арга хэмжээ бол үндсэндээ үйлчилж эхэллээ. 1-р арга хэмжээ бол 8 сард эхэлсэн шүү дээ. Тэгээ чөлөөт худалдааны хэлцээр дээр ч гэсэн бол юу н бас одоо Дональд Трамп байр суурийг бол юу н Америкийн одоо ард нийт бол ерөнхийдөө дэмжиж байна. Ер нь бол хуучин энэ хэв загвар бодлого бол үе өнгөрсөн шүүгдгийг бүх талаар бол зарлан тунх хэлж байна. Дунд алсын тусгалтай пуужингийн хэлцээрээс бол Америкийн нэгдсэн улс гарлаа. Энийг бол нэгдүгээр Оросын холбооны улс бол энийг биелүүлэхгүй байна. А хоёрдугаарт бол энэ бол Хятад улс энэний гадна байна. Нөгөө хамгийн чухал зүйл бол ер нь бол Америкийн дотоод гадаад бодлогот бол цэрэг ажилтнуудын хамсал бол маш чухал үүрэг. Энэ бол Америкийн нэгдсэн улсын хамгийн том одоо орлогын их үүсвэртэй энэ том юулт. Гэхдээ Дональд Трамп бол сая бол нэгдсэн улсны байгууллага өөрөө бол хэлсэн тэрийг бараг сайрхаж хэлсэнтэй. Миний үед бол Америкийн нэгдсэн улсын баталгаа хамгаалах зардал бол 717 тэрбум доллар хүрсэн. Энэ бол Америкийн ард иргэдийг аюулгүй хангаж байгаа юм гэж. Ийм том одоо зардал бид нар бол төлөвлөсөн гэж. Тэрийг яаж байгаа. Тэгээ энэ дэр чинь бол одоо ингээл сансрын хүчинг бол байгуулахаар асуудлууд ярьсан. За энэ дунд хугацааны энэ одоо энэ гэрээнээс бол гарч ийн бид нар бол одоо энэ чиглэлээр бол одоо бид нар бол санхүүжилттэй гэдэг одоо бид нар бол энэ пуужин шинэ одоо үеийн загварын пуужин дээр бол бид нар санхүүжилт хийхээс өөр аргагүй боллоо ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд ярьж байгаа юм да. Тэгээ энэ нь бол нөгөө бидний нөгөө урд нь тогтцсон Америк бол дандаа л одоо байдаг гэдэг биднийг бол ивент гэдэг нөгөө тэр бодлогоос арай өөр болоод ирэхлээр нийт одоо олон улсын хэмжээнд бол энийг нөгөө ойлгож авахт бол гиндийн цочролч гэдэг юм нэг жоохон хүлээж авах юмнууд байх шиг байна. Тэгэхээр энэ дээр бол нэлийн хугацаа байна гэж хараад байгаа. Одоо энэ дунд сонгуулийн одоо үр дүн тийм ээ олон улсын нөхцөл байдал Америкийн нэгдсэн улсын баримталж байгаа одоо дотоод гадаад бодлогын үр нөлөөгөөр 2020 оны сонгуул хэний талд байх вэ? Трампын одоо 20 онд дахиад өрсөлдөөд ялах тэр одоо дэвсгэр суурийг өнөөдрийн энэ сонгуул тавьж чадсан уу? Тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч байсан хэдийгээр бол төлөөлөгчдийн танхимд ардсан нам бол сая олон холсон ч гэсэн сенат дээр бол олон болж чадаагүй. Яг хөө зүгээр хууль тогтоох энэ төргээд нэлээд хэдийн юмнууд дээр бол хориг тавих юм ажил өөрөөр бол ардсан нам өөрийнхөө бодлогыг бол хэрэгжүүлэх юм боломжууд гарч ирж байна. Гэхдээ энэ дээр бол ерөнхийдөө Америкийн ард түмэн бол нэлээд тийм ч айхтар савлгаа бол сонгуул дээр бол үзүүлсэнгүй. Тийм учраас бол юу вэ нөхөөр одоогийн үлдэж байгаа 2 жилд бол Дональд Трамп Америкийн ард түмэн ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх Америкийн ард иргэдийн нийгмийн энэ бодлогыг тууштай өргөжүүлээд ингээ явах юм бол 2000 онд бол Дональд Трамп ардснамаас хэн дэвшгүй гэдэг л хамгийн гол асуудал байна. Хэн дэвшгүй гэдгээс хамаарат ерөнхийдөө энэ дээр бол Дональд Трамп бол шууд ялагдах юм байна гэдэг энэ дүгнэлтийг бол одоо хэлэхэд бол үнэхээр боломжгүй болчихж байна гэж ингэж би бол ингэж харж байна л да. Бидний урилгыг хүлээн авч Америкийн нэгдсэн улсын одоо улс төрийн чухал сонгуулийн талаар мөн одоо ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлоготой холбоотой, дотоод бодлоготой холбоотой олон мэдээллийг өгсөн судлаач танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахинд том хөтөлбөр өнөөдрийн дугаараараа Америкийн нэгдсэн улсад болсон завсрын сонгуул, түүнийг торсон улс төрийн нөхцөл байдал мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад дотоод бодлоготой холбоотой сэдвээр Хүмүүлийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяртай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.